хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс явж байна. Тэгэхээр ер нь одоо халамжаас хөдөлмөрлөө гэсэн бодлого явагдаж байгаа. Энэ бодлогын хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаанууд таны хувьд хангалттай гэж үзэж байна уу? Үгүй яг хангалттай л гэх үү тийм л. Аха. Тэгэхээр та бол өөрийн хувьд одоо ямар ажил хөдөлмөр эрхэлж байна? Би өөр жолооч байсан. Аха. Алуун газрын тэгэл тэтгэвртэй гарсан да. Аха. Аваараар хөл мутгасан. Аха. Тийм. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх тийм үү, нийгэмдээ идэвхтэй байх, баялаг бүтээх, өөрийн амьдралыг чанаржуулах тал дээр тань мэдлэг мэдээллийг өгж гэнэ үү зохио шатны хүмүүс? Өгж байгаа гэж. Аха. За өнөөдөр арга хэмжээнд амжилттай оролцоороо баярлалаа. За сайн байна уу та? За сайн байна. За энэ арга хэмжээнд оролцохоор ирсэн байна те? Аха. За ямар мэдээллийг чухалчилж байна? Та ямар хүмүүстэй уулзъя гэж бодож байна? Би яг энэ порталны хүмүүстэй уулзах гэсэн нийтнээсээ уулзаад бүх юм бүтээжэл байж байна. Өө тийм үү. За танд хангалттай мэдээллийг өгөө. Өгсөн. Аха. За тэгэхээр одоо өөр бусад мэдээллүүдийг авч болно шүү дээ. Эрүүл мэндийн тал дээр, хөдөлмөр эрхлэлтийн тал дээр те. Тэр гасныг авч идэх л дээ. Дотроос сууж. Тэгээ сууж байна те. Мэдээллүүдээ аваад нарлаа сууж байгаа шиг байна те. За баярлалаа. За. Тэгэхээр дотгошоогоо орё. Энд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд ирсэн байна. Жишээлбэл энд одоо бүх хэрэглэгдэхүүнүүд энд үзэсгэлэнгээрээ байж байна. Хэрэглэгдэхүүнүүдийг эндээс харж болж байна. Мэдээллүүдийг авч болж байна. Ямар чанартай, ямар одоо үн ханштайгаар бид нар худалдаа авч болох уу, магадгүй эндээс бас мэдээллүүдийг аваад өөрсдийнхөө амьдралыг бас одоо хөнгөвчлөх юм боломжтой байна. За энд ирсэн хүмүүстэй танилцъя. Эрдэнэ булган Баян зүрх алаг эрдэнэ цагаан уулын их уул чанамн эрдэнэ гээд ингээс хүмүүдийн удирдлагууд ах шиг байна тий. Уучлаарай та. За би танд саад болчих шиг бодлоо. Уучлаарай. За ингээд иргэдийнхаа бүртгэж авч гэн нийгмийн ажилтнууд нь тодорхой одоо хариуцлагатай мэрэгжилтнүүд нь ингээд хүмүүстэй яг биечилж харьцаад ингээд бүртгэлийг явуулж байна. За сайн байна уу? Сайхан урьдчж байна уу? Сайхан урьдчж байна уу? Сайхан. За тэгэхээр энд та ямар бүтээлүүдийг дэлгэсэн байна? Очирдлого компани бүтээлүүд энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настангууд одоо халамжаар өгдөг. Аха. Зүйлүүд байгаа. Халамжаар өгөх хэрэгслүүд. Зөв хэрэгслүүд байгаа. Аха. Одоо тэрэгэн цэр байна, ингээд хаягнууд байна, мурууч байна, өөрөвч байна гэдэг ингээд бүх юмуд байна. Зөв. Хүмүүс мэдээллийг авч байгаа, хүмүүс таалагдж байна. Ирж байна. Бүр таалагдаад ямар ч энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн готлууд хүртэл ирж гисэн ингээд байж байгаа. Энийг нь бас юу вэ? Авч юу яаж юм? Асуу сур гэж иржээд юу яаж юм? Энэ номтой ингээд уловч. Аха. Одоо ингээд ийм гар руугаа юу яац хүүхдүүд энэ бас юу байж байна. Аха. За баярлалаа. Ингээд юмуд одоо манай захиралд хэд байж байна. Өө зөв. Энэ тусгай юм номтой готлууд гэдэг юм. Тусгай номтой готлууд энэ чинь халамжаараа 4 удаа явагддаг байхгүй юу? Зөв. Одоо сандал нь авна, пүүз нь авна. Тэгээ үлийн готл гэдэг ингээ 3 янзын халамжаараа авдаг. Зөв. За баярлалаа. За ингээ үргэлжлүүлээд дэшээ явцгаая. Сайн байна уу та? За энэ арга хэмжээнд оролцож байна уу? Тэгж байна. За тэгэхээр өөрийнхөө зорилттой хэрэглэгчдэд хандаад хэлэх зүйлээ. Зорилт хэрэгчид одоо ингээд манай дээр бүх одоо хүүхдийн тусгай хэрэгсэл, ахуйн насны бүх тусгай хэрэгсэл тийм юмнууд одоо бүгд ирсэн байна. Тэгээд үйлчлүүлэх юм байл ирээн хэмжлэгээ аваад, бичгээ аваад манайхаар үйлчлүүлж болно. Тэгэхээр хөнгөлөлттэй үнээр. Хөнгөлөлттэй үнээр, халамжийнхаа хөнгөлөлттэй үнээр олгогдно. Тэгэхээр бүх юм нэг дор. Бүх юм нэг дор одоо ингээд ерөөсөө шаардлагатай юм аа бүгдийн ирээд эндээс одоо их хэмжлэгээ бичүүлж аваад эсвэл бэлэн мөнгөний баримтыг бичүүлээд тэгэл авч болно. Бараа бүтээгдэхүүнүүд голцоо хаанаас байна? Импортих байна уу? Импортих байна. Аха. Тэгээд энэ хүүхдийн зогсоог тавцантай ширээ юмнууд бол нөгөө энэчнээ өөрснөө үйлдвэрлэж байгаа юмнууд байгаа. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийн зогсдог шүүн одоо ингээд зогсооч болдог, сандал болдог, ширээ сандал гэдэг одоо асхуулагч гэдэг хэмжээ дотроо үйлдвэрлэж байгаа ч юм байгаа импортын ч юм байгаа. Дан зөврөл байна. Очир туулга тэрэг. Тийм, очир туулга тэрэг хийгээд.
Аха. Тэгэхээр яг энэ хөвсгөлийн компани уу те? Биш ээ, энэ манайх Улаанбаатарт байдаг компани. Улаанбаатараас манайх- ирээд энд үйлчлэл тий, үзүүлж байна шүү дээ. Манайх бүх аймаг дүүрэгтэй нөгөө халамжийн шумаа гэрээтэй байдаг болохоор аль ч аймаг дүүргэх болно. Аха. Тэгэхээр нийслэл Улаанбаатараас ирээд ингээд орон нутгийн иргэдэд үйлчлэхэд тэдний сэтгэл бас арай өөр байна үү? Өөр байна. Одоо ингээл зөндөл хүмүүс ирж чинь. Тэгээд одоо дөрвижсэн юм аваад тэгээд явж байна. Аха. Баярлалаа. За баярлалаа. За энэ шигээ явхлаар одоо төр захиргааны байгууллагууд байна. Боловсролын газар байна. Улсын бүртгэлийн элтс байна. За сайн байна уу та? За энэ арга хэмжээнд ямар үүрэгтэйгээр оролцож байна? Улсын бүртгэлийн иргэдэд ч гэсэн үйл ажиллагаагаа үзүүлэл зөвлөгөө мэдээлэл өгвөл тэгэл оролцож байна. Гол аваасаа гэсэн мэдээлэл юу байна? Гол аваасаа гэсэн мэдээлэл иргэд одоо өөрсдийнхөө нөгөө улсын бүртгэл дээр очиж үйлчлэгээ авахд хүндрэлтэй байдаг тийм ээ. Тийм үйлчлэгээнүүдэд ингээд эндээс ирээд авал нэг дор бүгдийн үйлчлэгээ үзүүлнэ гэсэн тийм зорилготой сууж. Зөв. Тий. Илүү хөнгөвчлсөн, тургивчлсан байдлыг зохион байгуулсан уу? Зохион байгуулж байгаа. Аха. Тий. Тэгэхээр шуурхаа үйлчлээ. Шуурхаа энэ тоон гарын үйлчлэмс бүх юм олгогдож байгаа. За тий. За баярлалаа. За тэгэхээр өөр төрхтэй тоног төхөөрөмжүүд авчих нь, эмнэлгийн үйлчилгээ авчих нь, улсын бүртгэлийнхаа үйлчилгээг авах нь. За эндээс ирсэн иргэд ямар үйлчилгээ авч болох вэ? Хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байна. За тэгэхээр тэдэнд хэрэгтэй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгтэй хууль эрх зүйн ямар мэдлэг мэдээллүүдийг та бүхэн зэгсэн байна. Давын өмнө шаардлагатай. За ямар ч байсан иргэдэд тулгамдж одоо ямар асуудал байна тэрүүгээр нь бол зөвлөгөө мэдээлэл өгөхөд бэлэн байна. За өргөдөл гомдол бичиж өгөх зэрэг техникийн шийдвэртэй үйлчлэгээ үзүүлэх боломжтой байна. За миний хувьд бол улсын өмгөөлөгч хийдэг. Улсын өмгөөлөгч бол төлөвлөрийн чадваргүй иргэдэд хувь зүйнсэлцээ үзүүлдэг ийм байгууллага байгаа. Аймгийн захиргаан дээр бол байрладаг. Ирээдүйн төлбөргүй хувь зүйнсэлцээ зөвлөгөө мэдээлэл өмгөөлөлт үйлчлэгийг авах бүрэн боломжтой байгаа. Аха. Тэгэхээр хуулийн хүрээнд одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар эрхийг эдэлдэг, ямар үүрэгтэй байдгийг тэрийг та бидэнд нэг хэлж өгөөч. Одоо нийгэмдэр түгээмэл харагддаг. Наад чинь бол айгу өргөн үрээтэй ойлголт. Одоо юу яг ямар утгаар нь ямар эрх хөдлөх үүрэг үлэх бусад бүх адилхан хөгжлийн бэрхшээлгүй иргэд адил тэгшил Адилхан тий. Бүгд тэгшэр хуулийн өмнө тэгшэрхтэй. Гэхдээ хөнгөлт урамшууллын тал дээр л хүмүүс их сонирхдаг баг. Магадгүй ажилд орохоор юм уу боловсрал эзэмшгээр мэдлэг чадвараа дээшлүүлэхээр ямар хөнгөлт урамшууллууд байдгийг, ажил олгогчид нь ямар хөнгөлт урамшуулалтай байх вэ? тухайн байгууллагын л одоо нөгөө зорилго үйлчлэгээ дотоод журам дээр тэр бол тухайлсан заасан байгаа шүү дээ. Адилхан одоо нөгөө нэг адил тэгш ялгуурлалгүй л үйлчлэгийг авах хамгийн гол үйлчлэгээ шүү дээ. Ер нь бол тий. За баярлалаа. Иргэдээ тэгэхээр одоо Хөвсгөл аймгийн засаг даргын хамгийн газар дээр бол салбар зөвлөлүүдийн хуралдаан болж байгаа. Тэгэхээр 13 цагаас одоо 50-100 гэдэг ивент хоолд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд 400-аад хүн цугларч энэ үйлчилгээг авах гэж байгаа. Тийм учраас үргэлжлүүлэн та бүхэнд үзүүлнэ.